AI-аас юу ч гэсэн юм асуучаад хариултыг нь байнга шалгах одоо баталгаажуулах нь айгүй чухал. Яг гэвэл айгүй үнэн ярьж байгаа юм шиг ингээд харагддаг байхгүй тий. Айгүй өөртөө ихтэй гэх юм уу тий. Хүнээр бол өөртөө ихтэй мөртлөө ингээд худлаа юм хэлсэн байх магадaltaй байдаг. Тэгин гут тэрийг байнга ингээд баталгаажуулах эхлээд баталгаажуулж шалгах одоо судлаачдын хувьд жишээлбэл байхгүй судалгааны нэрийг гаргаад ирсэн байдаг ч юм уу тий. Тиймэрхүү алдаанууд айгүйх гаргадаг учраас AI бол алдаа гаргадаг шүү гэдгийг эхлээд хүн болгон ухамсарлах ёстой. Тэгээ шууд итгэж болохгүй заавал шалгах ёстой гэдэг нэг асуудал байна. Тэг эрүүл мэндийн дээр ч гэсэн ерөөдөө бид нөгөө нэг толгоомолгоо өвтгөрөө Google-д тэгтэл адилхан шүү дээ. Эхний ээлжинд юу ч гэсэн чатботуудаас асууж болно. Гэтэ эцэст эмчтэр яг очиж асуух ёстой. Энэ зөвхөн AI-д итгэж болохгүй тий. Тэгэхээр AI нэмэх нь одоо хүн байж ижил ерөөдөө сайн болохгүй тий. Мэргэжлийн дүгнэлт оновчтой шийдвэр. Subscribe хийгээд зах зээлийн хэмнэлийг хамтдаа мэдэрцгээе.